Чингис хаан үндэсний музей үзүүлж байна. Чингис хаан үндэсний музей нь боловсрол олон нийтийн харилцаа маркетингийн хэлтсээс сар бүр музей мэдээллийг үзэгч танд бэлтгэн өргөдөг үлээ. Ингээд та бүхэнд 2024 оны 4-р улиралд хийгдсэн онцлог ажлын мэдээллийг тоомлон хүргэж байна. Чингис хаан үндэсний музей байгуулагдсан цагаас хойш гадаад хамтын ажиллагаанд ихээхэн анхаарч ажилласнаар өнөөдрийн байдлаар 13 орны 20 гаруй музейтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулж томоохон тусал хөтөлбөр хамтарсан үзэсгэлэн зохион байгуулад байна. Соёл, спорт, аялал жуулчлал залуучуудын яам, Чингис хаан үндэсний музей, Шинжлэх ухааны академийн археологийн хүрээлэн хамтран Швейцарын холбооны улсын Ритберг музейд эх оны 10 дугаар сард монголчууд 2 цаг хугацаа нэртэй олон улсын үзэсгэлэнг гаргахаар ажиллаж байна. Энэ хүрээнд Чингис хаан үндэсний музейн захирал академич Чулуун, Ритберг музейн захирал Йохан Бэлцтэй уулзаж үзэсгэлэнгийн ерөнхий үзэл баримтлал, ном хэвлэл, хамтарсан соёлын судалгаа болон музейн боловсрал, үзэсгэлэнгийн кураторыг сургах зэрэг асуудлуудыг шийдвэрлээд байна. Чингис хаан үндэсний музейн захирал академич Чулуун, холбооны бүгд найрамдах Герман улсын Берлиний Өвөг түүхийн музейн захирал Матис Бимхофтай уулзаж, хоёр улсын ерөнхийлөгч нарын ивэл дор 2026 онд Чингис хаан монголчуудын ертөнцид том хэмжээний олон улсын үзэсгэлэнг Алдарт Симон галерейн танхимд гаргахаар тогтлоо. Монгол улсын ерөнхийлөгч Туркменстан улсад төрийн алжил хийх үеэр тус улсын соёлын төв зохицуулбарын улсын төв музей Чингис хаан үндэсний музейтэй хамтран ажиллахаар тогтлоо. Тус музей нь 1998 онд байгуулагдаж, Туркменстаны газар нутгаас олдсон хот суурины туйрыг сэргээн үзүүлж, шавар идэл, хүрэл идэл, шаазан чулуун идэлүүдийг он дарааллын хувьд дэлгэн үзүүлсэн бөгөөд Монголын эзэнт гүрний өмнөх үеийн Сэлжүкийн болон Хорезмын хаант улсын цэцэглэлтийн түүхийг харуулсан сонирхолтой дурсгалуудаас бүрджээ. Чингис хаан үндэсний музейн захирал академич Чулуун, Дорн дахны улсын музейн ерөнхий захирал түүхийн ухааны доктор Александр Седовтай уулзаж, музей хоорондын хамтын ажиллагааны талаар ярилцахын зэрэгцээ цаашид хамтарсан арга хэмжээ зохион байгуулах ном каталог гаргахаар тохиролцлоо. Дорн дахны улсын музейн Монголын танхимд өндөр гэгээн зан базрын дэг сургаалаар уралсан бүтээлүүд хадгалагдаж байгаа билээ. Чингис хаан үндэсний музейн захирал академич Чулуун Москва хотод байрлах улсын түүхийн музейн захирал Алексей Левикинтэй уулзаж, хоёр музейн ажилтнуудын туршлага судлах, дэлхийд тархсан Монголын өв зуурлалын хүрээнд Алтан ордны өв хамтарсан каталог гаргах, үзэсгэлэн зохион байгуулах, хамтарсан хээрийн судалгаа экспедиц дээр ажиллах зэрэг хамтын ажиллагааны олон асуудлын хүрээнд ярилцаж тохиролцлоо. Чингис хаан үндэсний музейн захирал академич Чулуун олон улсын музейн зөвлөлийн Оросын хорооны гүйцэтгэх захирал Ольга Жистановатай уулзаж, хамтран ажиллах чиглэлээр ярилцсаны үр дүнд Монгол Оросын музейн форумыг 2025 онд Монгол улсад хамтран зохион байгуулахаар боллоо. Монгол Франц улсын ерөнхийлөгч нарын ивэл дор Монгол улсын соёл, спорт, аялал жуулчлал залуучуудын яам, Чингис хаан үндэсний музейгээс хамтран зохион байгуулсан Францын Нант хотноо дэлгэгдсэн Чингис хаан монголчууд дэлхийг өөрчилсөн үзэсгэлэн Францын алдарт Historia сэтгүүлийн 2024 оны шилдэг үзэсгэлэн шагналыг хүртлээ. Шүүгчдийн зүгээс уг үзэсгэлэн Монголын түүх болон их эзэн Чингис хааны тухай Франц төдийгүй Европт гарсан хамгийн чухал үзэсгэлэн байсныг онцолж, Монголын түүхээс гадна Vax Mongolica дэлхийн түүхэнд урд тожид байгаагүй, худалдааны өндөр ач холбогдолтой даяарчлал гэж өнөө үед үзэж болохыг дэлгэн харуулсан хэмээн онцоллоо. Дэлхийд тархсан өв төслийг санаачлагч академич Чулуун 2018 онд анх холбооны бүгд найрамдах Герман улсын Берлин хотдох угсаатны зүүн музейн сан хөмөртэй танилцаж, тус музейд хадгалагдаж буй Монголын түүх угсаатны зүй, соёлтой холбоотой сонирхолтой идэвхтэй зүйлсийг үзэж, хамтран нийтлүүлэх хүсэл тавьснаар Герман дахь монголчуудын түүх соёлын дурсгал бүтээл хэвлэгдэн энэ оны 12 дугаар сарын 9-ний өдөр албан ёсоор номын нээлтээ хийлээ. Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэлцэхийн урилгаар бүгд найрамдах Казахстан улсын ерөнхийлөгч Касим-Жомарт Кемелевич Токаев манай улсад төрийн алчлал хийх үеэрээ Монголын төр төсний түүх соёлтой танилцлаа. Их эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой Монгол бахархлын өдөр Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар Чингис хаан тэргүүн зэргийн одон хүртсэн нэгдсэн үндэсний байгууллагын 8 дахь ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ки Мун гэргийн хамт Чингис хаан үндэсний музейд энэ оны 11-р сарын 2-ны өдөр зочлолоо. Хүндэт зочдыг Чингис хаан үндэсний музейн захирал академич Чулуун, соёл, спорт, аялал жуулчлал залуучуудын яамны сайд номин нар хүндэтгэлтэйгээр ухтан авч музейн мөнгөн мод Их Монгол улс болон Монголын эзэнт улс ба хан улсуудын танхимудаар зочлуулан тайлбар хийлээ. Аз тэв рүү жимээ гаргаж, дэлхийд дахна нэр алдраа дуусгасан агуу аялагчдын нэг
Марко Пологийн тэнгэрт дэвсний 700 жилийн ой дохиож буй билээ. Марко Пологийн 700 жилийн ойд зориулсан Марко Поло хувлын хаан монголчууд тусгай үзэсгэлэнг Чингис хаан үндэсний музей дэглэлээ. Соёлын бүтээлцээр 2024 оны хүрээнд Чингис хаан үндэсний музейн хурлын танхимд соёлын салбарын бодлого анхны хэлэлцүүлгийг энэ оны 11-р сарын 20-ны өдөр хийлээ. Жил бүрийн сүүлээр аялал жуулчлалтай холбоотой хөгжлийг бий болгогч шинжлэх ухааны салбарын эрдэмтэд багш судлаачид оролцсон аялал жуулчлалын судалгаа эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулдаг уламжлалтай. Энэхүү нэгдсэн хурал Чингис хаан үндэсний музейн хурлын танхимд энэ оны 11-р сарын 29-нд болж салбарынхан мэдлэг мэдээлэлтэй солилцож, судалгааны үр дүнгээ хэлэлцүүлэн бусадтай хуваалцаж, аялал жуулчлал судлалыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хөгжүүлэх зэрэг олон асуудлаар ярилцсан байна. Хүннүгийн археологийн судалгаа нь Шинжлэх ухааны академийн археологийн хүрээлэнгийн судалгааны тэргүүлэх чиглэл бөгөөд хүннүгийн археолог дурсгалын он цагийн асуудал олон улсын эрдэм шинжилгээний хурлыг энэ оны 10 сарын 18-19-нд Чингис хаан үндэсний музейн хурлын танхимд зохион байгуулж, дотоод гадаадын хүннүү судлалын тэргүүлэх 40 гаруй эрдэмтэд оролцож, илтгэлээ хэлэлцүүллээ. Монголын түүх соёл судлал, Монголын нууц товчооны судалгааг дэмжих зорилгоор Чингис хаан үндэсний музей, Бодлогод Баатар Цэнд гүн төрийн бус байгууллага хамтран жил бүр судлаач эрдэмтэд нэрэмжит чагналыг олгосоор ирсэн билээ. Энэ жилийн хувьд Монголын нууц товчоон дахь ёс заншлын судалгаа, Монголын нууц товчоон дахь ёс заншил, зан үйлийн тайлбар толь бүтээлээрээ Шинжлэх ухааны академийн дундад зууны салбарын тэргүүлэх ажилтан доктор профессор А. Пунсаг хүртэж шагналыг Бодлогод Баатар Цэнд гүн төрийн бус байгууллагын тэргүүн Д. Начин гардуулан өглөө. Музейн тухайн улс орны соёлын дархлаа болсон соёлын өв, үүх түүхийг судлах, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх үүргийг хүлээдэг. Чингис хаан үндэсний музейд хадгалагдаж үзэгчдийн хүртэл болж байгаа үзмөрүүдийн насжилтыг уртасгах, үзмэр цуглуулгаа баяжуулахын тулд археологийн малтлах судалгаагаар илэрсэн олдвор хэрэглэгдэхүүнийг өөрсдийн нөхцөлд тулгуурлан, сэргээн засварлаж хадгалалтын зохистой орчин бүрдүүлэх, судалгаа шинжилгээ хийх хэрэгцээт шаардлага тогтмол үүсдэг. Энэ асуудлаа шийдвэрлэж Монгол улсын музейн салбарт анх удаа соёлын үеийн мэдээллийн санг бүрдүүлэх орчин үеийн үзмрийн хадгалалт хамгаалалт, олдвор сэргээн засварлалтын мэргэжлийн лабораторийг энэ оны 12-р сарын 13-ны өдөр нээж ашиглалтанд орууллаа. Түүх соёлоо эрхэмлэгч та бүхэн музей мэдээлэлтэй хамт байгаарай.